Сайн байцгаана үзэгчдээ итгэмээргүй гихтээ подкастын цоо шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Амьдралд итгэмээргүй зүйлс өчнөө олон байдаг. Гэхдээ тэдгээр нь итгэхэд хэр хэцүү эсвэл хэр амархан бэ гэдгээс үл шалтгаалаад энэ нь үнэн үү гэдгийг бид нар асууж явах хэрэгтэй. Энэ бол хамгийн чухал асуулт. Тиймээс энэхүү подкастаараа бид нар итгэхэд хэцүү асуултуудыг зочноос асууж, манай зочин маань харин энэ үнэн үү гэдэгт хариулдаг байгаа. За өнөөдөр Есүс Христ хүмүүсийг хайрладаг гэсэн хэрнээ там тайна гэж яриадах энэ чи итгэмээргүй юм байна штэ гэсэн сэдвээр хариулт авахаар үнний үг Христийн чуулганы пастор ноён Чин Зоргийг урьж авчирсан байна. За танд орой мэндийг хүргэе. За орой мэнд. За бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирж бидний асуултанд хариулахаар шийдсэн баярлалаа. За бас дахин урьж аваад баярлалаа. За тэгэхээр бидний асуулт бол ерөн сэдв бол Есүс Христ хүмүүст хайртай гэдэг нь. Гэхдээ там тайна гэдэг нь. Энэ болохоор ерөөсөө яг хүн болгоны хувьд айгүй логикгүй хэрнээ итгэмээргүй. Логикгүй дээрээс нь бас итгэмээргүй тийм асуулт байгаа гэдэг. Тэр бүгдээ бодоод үзье л та. Ээж аав маань надад хайртай гэлээ. Тэгэх юм бол би итгэн штэ тий. Ээж аав надад хайртай ойлгомжтой. За миний хань ижил надад хайртай гэлээ. Тэрэнд бол итгэн мэдээж хань ижил маань надад хайртай. Найз нөхөд маань хайртай гэх юм бол бас жаахан бодно. За хайртай баха бас нэг олон жилийн түүх байна тий. Хайртай бах. Улс их орны удирдагчид хэрвээ надад хайртай гэх юм бол харин эргэлцсэн энэ худлаа баха гэж. Тэгвэл огт танихгүй, ер нь өмнө нь сонсож байгаагүй. Есүс Христ гэж нэгэн бурхан байдаг байгаа. Тэр нь надад хайртай гэх юм бол таны хувьд хэр итгэмээр сонсогдож байна. Хүмүүсийн хувьд бол энэ итгэмээргүй байгаа. Тэгэхээр энэ үнэн үү? Тийм, магадгүй хол сонсогч хийж магадгүй. Анх удаага сонсоод магадгүй гайхаж хийж магадгүй. Одоо бид нар мэдэхгүй хааваа хол хүн яхаараа бидний төлөө биднийг хайрлаад идэв. Тэгээ яаж хайрлсан гэдэг ч юм уу тий. Тэгэхээр бас Христ итгэлийг бас нөгөө байдлаар бас ингэж хэлдэг л дээ. Одоо англиар faith seeking understanding буюу итгэл ойлголтыг ирж хайж гинэ гэж. Тэгэхээр өөрөөр хэлбэл Христ итгэлийг бид нар итгэл гэж үздэг. Бурхантай харилцах харилцаа, итгэл зүрх сэтгэлийн асуудал. Тэгээд Христийн Бурханы авралын тэр сайн мэдээг бид нар сонсоод түүнд итгэл бас Бурханаас өгөгдөг гэж Библи заадаг. Тэгээд бид нар үүнд итгээд үүний дараагаараа бид нар энэ итгэлээ ойлгож байгаа ийм үйл явц гэж бас хэлж болно гэсэн. Тэгэхээр Библи бол тэр чигээрээ Бурханы хайрыг бидэнд заадаг. Библийн шинэ гэрээний алдартай олон итгэгч хүмүүсийн мэддэг ишлэл байна. Иохан номын 3 дугаар бүлгийн 16 дугаар ишлэлээр юу гэж хэлж байгааг бол Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан учраас цорын ганц хүүгээ өгсөн. Хүүд итгэгч хинч мөхгүй харин мөнх амийг авах болно гэж. Тэгээ Бурхан хүүгээ энэ дэлхий дээр илгээсэн нь яллахын тулд биш харин аврахын тулд юм а гэж. Гэх мэтч бас нэг өөр нэг хэсгээр бас юу гэж хэлж байгааг бол бид Бурханы хайрыг мэдж итгэдэг. Яаж вэ гэвэл Бурхан бидэнд хайртай учраас хүүгээ өгсөн юм а гэж. Тэгэхээр Бурхан хүн төрлөختнийг хайрлахдаа өөрийн бүтээсэн өөрийнхөө дүр төрхөөр бүтээсэн хүн төрлөختнийг хайрлахдаа мөн хүн төрлөخت нь гин нүгэлд унчсан өөртөө аврах боломжгүй гэдгийг мэдж байгаа учраас Бурхан аврахын тулд одоо хүн төрлөختний гин нүглийг өөрийн хүү дээрээ одоо тохуулж тэр гин Бурхан бас зөв шудраг учраас гин нүглийг хүүгийнхаа дээр тэр тогч авсан тэр гин нүглийн шийтгэлийг хариуцлагыг үүрүүлээд тэгээд үүнд итгэсэн хүмүүст одоо хүн төрлөختөнд бол одоо авралыг гин нүглийн уучлалыг цагаатгалыг зөвтгөлийг сойрхож байгаа энэ үйл явц байгаа. Тэгэхээр үүнд бид нар итгэдэг. Үүний дараагаар бас юу болдог вэ гэхээр бас Библиэлд Бурханы ариун сүнс бидэнд тэр Бурханы хайрыг зөвсгөл байна. Цутгаж өгсөн, асгаж өгсөн гэсэн тийм бас ишлэл байдаг. Тэгэхээр заримдаа бид нар Бурхан надад хайртай юм байна гэдгийг ойлгож байна. Уншиж байна, номлож байна, зааж байна, сонсож байна. Гэхдээ бас яг бие махбодын хувьд ч юм уу эсвэл одоо амьдралынхаа одоо туршлагаар тий мэдхгүй ч юм уу тийм үе байж болно. Гэхдээ бас мэддэг тийм үе бас байдаг. Тэгэхээр мэддэг үе. Тий. Тэгэхээр хүмүүсийн түүхийг ингээд сонсоод байх юм бол тий одоо гэрчлэлийг сонсоод байх юм бол Бурхан одоо үнэхээр хайртай гэдгийг би мэдэрсэн. Тийм нэг онцгой үе байсан. Тэр нэг мартагдахааргүй нэг үе тийм үйл явц учрал болсон, тохиол болсон гэдэг ч юм уу. Тийм зүйлүүд хүмүүс ярьдаг. Тэгэхээр Библи маань Бурхан бидэнд хайртай гэж зааж байна. Тэгээд бид нар итгэхэд энэ итгэлийн үндсэн дээр бас бидний дотор нэг өөрчлөлт явагдаад байна л да. Тэр Бурханы ариун сүнс Бурхан бидэнд хайртай гэдгийг ойлгуулад байгаа, мэдүүлээд байгаа. Тэр нэг юр бусын бас нэг үйл явц байна. Ариун сүнс гэдэг чи одоо Бурханы хайрыг ойлгуулна гэдэг нь юу гэсэн үг вэ? Тийм одоо тэрийг одоо юу гэдэг одоо механикаар юм уу яг арга байдлаар бид нар
сайн тайлбарлаж хэлж мэдэхгүй. Өмнөх бас подкастаар ярьж байсан юу гэхээр бурхан бол гурвлаар оршигч бурхан. Нэг бурхан байгаа ч гэсэн гурван одоо биетээр байна. Тэгээ эцэг бурхан, хүү бурхан, ариун сүнс бурхан. Тэгээд энэ гурвуулаа энэ тэнцүү боловч хоорондоо зөрчилдөөгүй, хоорондоо өндөр тэр эрхэм тэр нандин байр суурьнд байгаа. Нэг нь нөгөөгийнхөө дээр доор гэсэн зүйл байхгүй. Тэгээд тэр бурхны ариун сүнс бидэнд тэр бурхны хайрыг мэдрүүлдэг, гэрчилдэг, зүрхсэтгэл нэг тийм нэг үйл явц болдог гэж Библи заадаг. Бас сонирхолтой юм те. Тэгэхээр хайртай бол хайртайг нь яаж мэдэх вэ гэсэн асуултанд та ерөнхийдөө бас хариулж байгаа шиг байна. Бид нар бол одоо уншдаг, бид нар ингээд сонсдог гэж те. Гол нь та түрүүн бас үгэн дундаа дурдсан шүү дээ. Туршилгаар бид нар мэдэхгүй байдгаа гэж. Гол нь туршилгаар мэдэхгүй бол эн чинь бас яг мэдсэн гэсэн үг биш юм шиг надад санагдаад байгаа байхгүй. Тэр туршлагаар яаж мэдэх вэ? За би өөрийнхөө одоо туршлагаасаа хуваалцсан өөрийнхөө одоо миний хувьд одоо жишээ нь би 2008 он 7 онд юм байна тийм. Америкт сурч байхад, бэлэн сурвалж сурч байхад ерөнхийдөө эхлээд 3 жил сурсан л та бэлэн сурвалж сурч байхад эхний жилдээ ер нь бол бурхан ямар ариун юм бэ? Зөв шудраг юм бэ? Хүндрэлтэн бид нар ямар их гэм нүгэлтэй юм бэ гэдэг зүйлийг маш ихээр ойлгож ухаарсан. Үүнийг дараагаар бид ийм гэм нүгэлтэй байхад бурхан бидэнд авралыг одоо ингээд гүйцэтгүүлээд авралын төлөвлөгөө боловсруулаад тэрийг хэрэгжүүлээд бидэнд ингээд аврагдах боломж ингээд өөрийг таньж мэдэх боломж өгсөн. Үүнийг дараагаар нь маш сайн ойлгосон. Тэгээд нэг удаа би залбирж исэн л та бас миний амьдрал тухай үед бас маш амьдралд бас хэцүү үе зөндөө байсан, ар гэрд минь хэцүү үед байсан. Тэр үед би ингээд бурхан руу хандаа залбирж байхад юр бүсийн амар тайван надад ирсэн. Тэгээд юр бүсийн амар тайван тийм. Тэгээд надад санаа зовнил их байсан, ирээдүйн талаарх санаа зовнил байсан, ар гэрийн маань амьдрал хэцүү байсан. Тэгээд тэр үед бурхан руу хандаа залбирж байхад нэг тийм маш юр бүсийн амар тайвныг би өөрийнхөө дотор ингээд мэдэрсэн байхгүй. Тэгээ Библиэл дээр хуучин гэрээнд Исаи номон дээр моддын навчис алга ташин гэсэн тиймэрхүү ишлэл байдаг. Тэгээд би Санжин Пенсильвани мужид нэг жижигхэн хотод Грандфилд гэдэг жижигхэн хотод ой модон дотор Библиэн сурж байхдаа тийхүү ганцаараа залбирж байхдаа тэр бурхны юр бүсийн амар тайвныг мэдрэхэд надад анх удаага бурхан надад үнэхээр их хайртай байна гэдгийг ингээд тийм итгэл үнэмшил маш ихээр төрсөн. Өмнө нь бол би бурхан хайртай гэж ном болдог заадаг Библиэл дээр байна. Үнийг хэлж гин гэж боловч яг тэр үед би одоо амьдралтаа анх удаа мэдэрсэн гэх юм уу. Сонсох үедээ сонсч ийсэн. Гэтэ мэдрэг байсан байна. Мэдрэг байсан. Тийм. Тэр нэг тийм онцгой үйл явц болсон. Тэгээ тэр үед яг тэр Пенсильвани мужид их бас үзэсгэлэнтэй л дээ. Тэр их намар энэ төр айгуу гоё болдог. Тэгэл тэр үед яг тэр үед яг ингээд тэр бурхны хайрыг мэдэрч байхад тэр модны навчис тэр мөчрүүд алга ташиж байгаа юм шиг тийм мэдрэмжийг авсан байхгүй. Тийм. Тэгээд ер нь тэр цагаас эхлээд миний амьдрал бас дотор маань гүн үнцгийн өөрчлөлт эхэлсэн гэж бодож болно. Эрэл хайгуул эхэлсэн. Бурхны нэгүсэл хайр ямар агуу юм бэ гэдгийг тэр үеэс гүн үнцгээр ойлгож эхэлсэн. Тэгээд тэр аялал маань эхэлсэн. Тэгээд одоо хүртэл тэр аялалдаа явж байгаа. Тэгэхээр бурхан хайртай гэдгийг тийм мэдэрсэн тохиолдол байна. Тэгээ бас үе бас ингэж мэдрэх тийм үеуд байдаг. Бас байнга бид нар үүдээ бурхан хайртай гэдгийг мэдэрдэггүй л дээ. Гэхдээ бид нар Библи хайртай гэж зааж байгаа учраас бас итгэдэг, итгэлээрээ алхах, мэдрэмжээр биш итгэлээрээ алхах бас тийм бас тушаал байна, тийм үеуд бас байна. Тэгэхээр зөвхөн мэдрэл надаа нэг мэдрэгдсэн, чамдас мэдрэгдэх баха гэдэг өнцгөөс ингээ хүмүүсийг нэг тийм юр бус ямар хөтлөөд идэх байх нь шүү дээ, тэ. Бас нэг талаараа нөгөө бодож, тунгааж ойлгох. Одоо тэр түрүү хэлсэн одоо ариун сүнс бид нар бурхны хүүхдүүд гэдгийг гэрчилдэг. Бидний зүрхсэлд бурхны хайрыг асгасан, цутгасан гэдэг. Тэр магадгүй иймэрхүү туршлага, иймэрхүү учрлууд нь магадгүй үүнийг баталгаажуулж харуулдаг ч юм уу те. Тийм баг. Тэгэхээр та ихэнд дурдсан Библиэл дээр бол яг энэ талаар ингээд бурхан биднэрт хайртай шүү гэдгийг айгүй их хэлсэн байдгаа гэсэн те. Тэгэхээр энэ бол яг ингээд бүгдээрээ бичигдсэн тийм эсгүүд байдаг гэсэн үг. Тэгэхээр бүгдээрээ яг тийм утгыг илэрхийлж байгаа гэж ойлгож байна. Тийм Библиэл дээр бол бурхан бол бүр хайр гэж байгаа. Тэгэхээр яг хуу зүгээр энгийн хүний өнцгөөс бодоод үзэхээр үгүй тийм бол сайн л үз те. Хайрлуулахад буруу юм юу байна? Намайг хайрлаад байгаа юм уу? Тэгээ болж л биш те гэж бодож болох юм. Гол асуудал нь жоох итгэмээргүй байгаад байна л да. Жишээ нь зүгээр бодоод үзье. Бид нар өөрсдөө бурхныг таних ч үгүй шүү дээ те. Танихгүй. Тэгээд намайг бас хайрлах шалтгаан яагаад байна гэж. Жишээ нь зүгээр бодоод үзье л да. Би чинь нэг тийм айхтар хайр хүлээж авахар юм уу? Эсвэл
За эхнэртэй нэг арай ядан тэнцээд байж байгаа те. Эхнэр маань нэг хайрлах гэж нэлээд золиос гаргаж иж хайрлаж байгаа. Ээж аав маань бол яах вэ тэгээ яалтчгүй болцолгүй хайрлаад явж байгаа. Тэгэхээс өөр аргагүй баг хайрлахаас өөр аргагүй болоо явж байгаа. Тийм л нөхцөл байдал. Хүн болгон төсөөтэй л нөхцөл амьдарч байна. Бурхан яагаад биднийг хайрлана гэж бодит шалтгаан бас хэрэгтэй биш үү те. Тэг яг үнэ. Тэгэхээр Библийн ба шинэ гэрээний Ром номын 5 дугаар бүлэг дээр яг энэ тухай хэлсэн байдаг. Сайн хүмүүсийн төлөө магадгүй зарим хүмүүс амиа золиосч өгч болох юм. Сайн зүйл хийж болох юм. Сайн хүмүүсийн төлөө хин нэгэн сайн хүний төлөө. Гэтэл бас адармаата хэцүү. Гэхдээ бүр зөвхт биш. Гим нүгэлтэй. Тим хүмүүсийн төлөө амиа өгнө гэдэг бол итгэмээргүй зүйл. Гэхдээ хүмүүс өөрийнхөө амийг өгөх тухай яриад байна шүү дээ. Ерөнхийдөө яриад байна шүү дээ. Гэтэл Библиэлд юу гэж байвал бид гэмт хүмүүс байхад, бид нүгэлтэй хүмүүс байхад, бид Бурхныг ирж хайг байхад, Бурхны төлөө сайн зүйл хийгээг байхад, бид Бурхнаас нүүр буруулсан байхад Ром номын 5 дугаар бүлгийн 8 дугаар эшлэлээр Бурхан бидний төлөө өөрийн хүүгээ өгснөөр бидэнд хайраа харуулсан гэж. Эзэн Есүс Христ хүртэл дэлхий дээр амьдарч байхдаа нөхрийнхөө төлөө амиа өгөхөөс илүү агуу хайр гэж байхгүй. Тэгээд өөрийнхөө дагалдагчдаа та нар бол миний найз нөхдүүд би таны төлөө амиа өгнө гэд загалмаа дээр өгсөн. Бас өөр нэг хэсэгт юу гэж хэлж байвал загалмаа дээр миний амиа өгөх нь миний эрх асуудал, миний сонголтын асуудал. Би өгсөн зүйл нь өгөхгүй зүйл нь гэхдээ хайр байгаа учраас би өөрийгөө өгөө золиослоо. Тэгэхээр хайр маань тийм өгдөг, золиосдог тийм чанар, шин чанар, мөн чанар байна л да. Тэгээд эзэн Бурхан хүндрэлтний хайрлсандаа өөрийн хүүгээ өгсөн гэж Библи ийхүү зааж байгаа. Хайрын мөн чанарыг зааж байгаа. Тэгэхээр яг нөгөө талаар нь бүр тайлбарчлаа гэсэн үг шүү дээ та. Харин ч бүр ингээд хайртай гэдгээ батлаад тэ одоо хайрлахад хэцүү байхад хайрлаад байгаа юм чинь хайртай гэдэг нь улам батлагдаад байгаа юм. Харин тийм. Бид нар одоо яг үнэн тийм. Бид нар одоо хайрыг хин нэгэн хүн надаа сайн зүйл хийж ийж тэ би хин нэгэн хүнээс сайн зүйл авахын тулд гэдэг чим өөрөөсөө төлөө хувийн ашиг сонирхлын үүднээс хайрлах гэж ойлгож байгаа шүү дээ ихэнхдээ. Гэтэл Библиэлд бол хайр гэдэг бол нөгөө хүнийхээ хамгийн дээдийг тэр хүн танд сайн муу хандснаас үл шалтгаалan хийх үйлдлийн тухай байгаа шүү дээ. Бурхны хайр бол бас ийм хайрын тухай ярьж байгаа. Бурхан үнэхээр их хайрласандаа тэр хайрлсан арга зам нь хайрлсан хайрын хэлбэр мөн чанар яаж харагдсан байг бол өөрийн хүүгээ өгч. За энэ тэгэхээр хэрвээ үнэн бол за яг таны хэлж байгаагаар бол одоо мөн чанарын хувьд бол айгүй хүчтэй юм байна л та. Гэхдээ гол нь үнэн болж штэ тий. Сая хоёлаа нөгөө таних талаар ярьсан. За манай ихнэр намайг хайрлах гэж за эхнэрийн талаар байнга яриад байгаа дуучлаарай тий. Тэр яг ойрхон жишээ нь тийм л байна л та. Манай ихнэр намайг хайрлахын тулд намайг бас нэлээд таньж мэдчихэж тэгээд хайрлах үгүйгээ шийдэж байгаа штэ. Бурхан намайг яагаад таних гэж. Яг Бурханы мөн чанарын тухай бас ярих хэрэгтэй болно. Тэгэхээр Бурхан бол Бурхан, бүтээгч Бурхан. Түүнтэй ижил энэ зэрэгцэх нэгэн үгүй. Библи энэ тухай заадаг. Тэрээр бусдаас ангид ялгаатай цаг хугацаанаас ч гэсэн ялгаатай оршдог. Хүндрэлтэн бүтээл нь болохоос тий Бурхан бол тэр бүтээгч тэр агуу нэгэн. Тэгэхээр Бурхан тийм мөн чанарын хувьд бүгдийг мэдж байгаа. Түүнд бүх эрх мэдэл байгаа, бүх чадвар байгаа, бүх мэдлэг байгаа. Тэгэхээр Бурхан өөрийнхөө бүтээл хүнээ маш сайн мэдж юм л та гэж Библи заадаг. Тэгэхдээ бас хүн өөрийгөө аварч чадахгүй төрүүлсэн юм уу? Гим нүглийн шийтгэлээс өөрийгөө аварч чадахгүй учраас Бурхан хүнний төлөө хайрынхаа үүднээс тэр авралын төлөлгөө хэрэгжүүлсэн гэж. Тэгээд хүмүүс бидэнд айдас байдаг л та. Жишээ нь би боддог хүн болгоны дотор биднэрт нэг нуугдмал айдас байдаг. Тэрний үеиг бол хүмүүс намайг яг хэн болохыг мэдчихвэл тэ би хоёр нүртэй, би аймхаа, би хулчхар, би арчаагүй нэгэн гэдгийг хүмүүс мэдчихвэл намайг хайрлахаа болчих юм болов те. Би заавал хин нэгэн болж харагдах, нэг маск зүүх, дүр тоглож ийж хин нэгэнд хүлээн зөвшөөрөгдөж тэр хайр нь байна гэж бид нар те итгэж үнэмшдэг. Библиэлд бид гэмт хүмүүс байхад Бурхан бидэнд хайраа харуулж, хүүгээ өгч хайраа харуулчихсан. Бурхан биднийг хайрлчихсан. Одоо ч гэсэн Бурхан намайг хайрлаж байгаа. Бурханы хайр байгаа. Гэхдээ энэ хайр нь намайг хэн байгаас үл шалтгаалж хайрлсан энэ хайр нь надад би одоо Бурханаар хайрлагдсан учраас би Бурханы хайрыг улам илүү ихээр мэдээд энэ хайрынхаа хариуд Бурханыг таньж мэдэж бусдад бас энэ Бурханы хайрыг гэрчлэх, бусдыг энэ хайрыг хайрлах гэдэг тийм сэтэл хүч одоо урам зориг энэ бүх зүйл нь цаанаас Бурханаас өгдөнө гэсэн. Тийм учраас Библиэлд эхлээд Бурхан биднийг хайрлсан учраас бид хайрладаг гэдэг бас ойлголт явж байгаа гэсэн.
Та сая хэллээ шүү дээ. Нөгөө хүмүүст хинбэ гэдгийг мэдгдчих юм бол айдгаа гэж. Бурхан хүний яг хинбэ гэдгийг мэдвэл яах вэ? Бас хайрлна гэсэн үг үү? Тий, харин тий Библи тэгж зааж Муу байгаа. чанартай нь хамт. Муу чанартай гим нүгэлтэй хамт. Хүн өөрийгөө аврах боломжгүй. Шашин гэж үг бол тэр чигээр энгийнээр хэлэхэд хүнээс эхлэлтэй өөрийнх нь оролдлого, ямар үйлдэл, ямар хичээл зүтгэл, ямар эрэл хайгал вэ гэвэл Библиэс харах юм бол тэр анх тэр Эден цэцэрлэг гэж байсан. Эмэгтэй эрэгтэй хүнийг Бурхан өөрийнхөө дүр төрхөөр бүтээсэн. Өдрийн сөрөнд Бурхан Адамтай өөрийн тэр бүтээсэн хүнтэйгээ яг л хүүхдтэйгээ хамт алхаж байгаа аав эцэг хүн шиг байсан. Харин гим нүглээс болж тэр Деваажин Эден цэцэрлэг энэ дотн харилцаа байр сууриасаа хөөгдсөн, гарсан, дайдсан. Дайж хэрэгтэй болсон. Түүхийг ярьж байна. Тийм, Библийн түүх. Тэгээд бид нар эргээгээд тэр дотн байр харилцаанд очихын тулд тэр Эден цэцэрлэг тэр Деваажингийн гэдэг тэр Бурхны өвөр тэр тэврэлт тэр нандин сайхан харилцаанд очихын тулд хүнээс эхлэлтэй бүх үйлдэлийг бие биедээ шашин гэж үздэг. Тэгээд энэхүү юу ярих гэж байгаад би шашин гэдээ орчих. Асуулт нь юу байлаа? Бурхан намайг яг таньдаг бишээ нөгөө юу? Муу чанартай нь хайрлна гэж юу? Тийм. Тэгэхээр тэр шашинлаг өөрийнхөө үйлдэлээр харамсалтай бид нар хизээч тэр Деваажин руу Эден цэцэрлэг рүү очихгүй байх. Орох боломжгүй. Яг бол бид гэмт хүн учраас, гэмт мөн чартай учраас Адам Эв хоёрын тэр гим нүглийн үр дүнд бид нар бий болчихсон учраас бидний өвөг эцэг тийм учраас үүнийг Бурхан мэдж байгаа учраас гим нүгэлтэй гэдгийг мэдж байгаа учраас Бурхан энэ гим нүглийн үүрхийн тулд гим нүглээс нь ангижруулж салгахын тулд авралыг хэрэгжүүлээд байгаа. Энэ нь Бурханы хайраас болж гэж Библи заадаг. Бурханы тэр ховшгүй дуусшгүй өөрийнх нь мөн чанараас энэ зүйл бий болсон гэж Библи заадаг. Тэгэхээр нүгэлтэй гэдгийг мэдэхгүй байх ямар ч боломжгүй байх нь шүү. Боломжгүй. Бурхан бол маш сайн мэдж байгаа. Тэгээд харин бид нар өөрсдөө аварч чадахгүй. Гинт танингуудтай вэ чи чистэ яасан сонингар байсан юм бэ гэд нүрээ буруулахгүй гэсэн үг байх нь шүү дээ. Зүгээр бодоод үзэхэд тийм. Тэгээд Библийн Бурхан бол өнгөрсөн одоо ирээдүй бүгдийг мэдэгч, бүхнийг захирагч, түнд эхлэл байхгүй, түнд төгсгөл байхгүй, тэрээр хин нэгнэр бүтээгдэггүй байсан тэр нэгэн Бурхан. Тэгэхээр хайртай гэдэг үг нь өөрөө онлын хувьд байгаад байна шүү дээ. Одоо Библиэлд бичигдсэний хувьд та бас Библийн түүхээс уулзлаа. Энэ болгоныг ингээд анализ хийгээд үзэх юм бол Бурхан хайртай байна. Практик дээр Бурхан намайг яг таньдаг, тэгээ Бурхан намайг яг хайрладаг гэдгийг бас яаж мэдэх вэ? За та түрүү намайг бол хайрладаг гэдгийг өөрийнхөө амьдралаар бий болгосон гэж хэлсэн. Тэгвэл намайг яг мэддэг гэдгийг яаж мэдэх вэ? Жишээ нь миний хинбэ гэдгийг мэддэг, миний зовлон шаналл баяр гүнгийг мэддэг ч юм уу те. Тэрийг мэдсэн тийм тохиолдол ч юм уу эсвэл практик дээр тиймэрхэн байна уу? Тийм, баярлалаа энэ асуултыг асуусан. Тийм, наа ч бол маш гоё асуулт байна. Яагаад вэ гэвэл ямар ч шашин итгэл үнэмшлийн төлөөлөгч эзэн Есүс шиг байгаагүй. Эзэн Есүс зөвхөн алсаас биднийг авраагүй. Өөрийнхөө бүтээсэн хүн төрлөختний дунд бидэнтэй адилхан дүрийг олж ирсэн. Хүн дүрийг олж ирсэн. Тэрээр бидний дунд 33 жил амьдарсан. Түүнд гим нүгэл хийх, уруу татагдах боломжууд байсан. Гэхдээ нэг ч гим нүгэл хийгээгүй. Бүх талаараа уруу татгсан тэрээр үүсэж исэн, цангарч исэн, ядарч исэн. Гэхдээ тэрээр нэг ч удаа Бурханаас буруулаагүй. Тэрээр үнэндээ анхны Бурханы бүтээсэн тэр хүн яаж амьдрах ёстой тэр амьдралыг 100% бүрэн дүр амьдрсан. Тийм амьдрсныхаа хувьд сул дорой хязгаарлагдмал мөхөс гим нүгэлтэй бидний хэмжээ хязгаарыг мэддэг учраас тэрээр энэхүү амьдралаар амьдрсан учраас бидний сул дорой байдал тусалдаг гэж Библи заадаг. Тэрээр бидний хүндрэл, бэрхшээл, зовлон, гуниг, ганцаардал, нулимсыг мэднэ. Тийм учраас бид нар Есүсээр дамжуулж Бурхан дээр ирэхэд бол ямар ч асуудал байхгүй. Тэрээр бидний хөөн тууж явуулахгүй. Тэрээр эмтэрсэн зүрхтэй, ядарсан, зовсон тэдгээр хүмүүстэй ойр байгаа. Тэрээр бэлэвсэн эмэгтэйчүүд, өнчирсэн хүүхдүүд тэдгээр хүмүүсийн дуу хоолой, зовлон, зүдгүүрийн хашгирааныг эзэн сонсдог, мэддэг гэж Библи заадаг. Эмтэрсэн зүрхтэй гэдэг нь юу гэсэн үг вэ? Одоо бидний амьдрал Үүний хэрэгтэр гим нүглээс болж хэцүү байгаа шүү дээ. Бидний дотор эргэн тойронд бид нар бие биенийгаа хүмүүс бие биендээ муу зүйл хийдэг, зовоодог, амьдрал хэцүү асуудал байна. Тэр бүх зүйлийг хараад зүрх сэтгэл маань хэцүү болох, тэ? Ганцаардах, уйгын гашуунд автах,
харамсах, харуулсах эдгээр зүйлийг яг эмтэрсэн зүрхээ Библийн нэг орч болгон хэлбэр байна л да. Тэгж бас хэлж болно тий. Тэгэхээр тийм хүний тэр зовлон шаналлыг хүртэл мэддэг. Яг тэгвэл тэр бурхан бидэнтэй адилхан хүн дүрийг олснороо бидэнд тусалж чадна гэж Библи заадаг. Хэрвээ би хүн байсан бол гэнэ би угаасаа хүн л дээ. Тэгээд хэрвээ би өөртөө зориулсан нэг сайхан төгс зохиоё гэх юм бол өөрийгөө бүрэн дүүрэн мэддэг те. Яг л ингээ миний төлөө бүх юм нь ажиллаж байгаа юм шиг тийм нэг сайхан бурхныг бүтээгээд юу ч болсон намайг хайрладаг тийм л нэг юм байвал гоё гэж бодно. Хөө энийг ингээ хүн бас зохиогоод яг өөртөө зориулаад бүтээсэн хайрын түүх юм билүү? Тийм биш гэх баталгаа байна уу? Тэгээ дахиад л хоёлоо түрүү нэг ярьж байхад нэг Библи дээр хайр гэдэг бол бас яг тэгээ бидний хүсэн хүлээж байгаа бидний бодож байгаа шиг хайр мөн үгүй гэдгээ бас нэгдэрт ярих хэрэгтэй байна. Тэгэхээр Библийн хайр бол энэ хайр бол тэр золиослт өгдөг хайр байна л та. Тэгээ өнөөдөр бид нар за хайр гэдэг магадгүй ярьж ин за жишээ нэг тийм хүүхдүүдэд бид нар хайрлах хайр тий. Гэтэл одоо хүүхдүүдэд минь юм эсвэл хайртай дотны хүнд маань ямар нэгэн буруу зүйл бол бид нар тэр хүнээ хайрлж байгаа юм чи ямар нэг үйлдэл хийндэ. Тэг шүү дээ. Тэр хүн өөртөө байна эсвэл өөр нэгэн хүн тэр хүнийг маань зогоож байгаа бол бид нар үйлдэл хийндэ. Хэрвээ тийм чи хуулийн хариуцлага оногдуулах хэрэгтэй бол шийтгэл нэтер байх хэрэгтэй бол бид нар түүний үр дүн хүсэн шүү дээ. Тэгэхээр өөрөлдвөл хайр чи өөрөө бас ийм мөн чанартай гэдэг бас ойлгох хэрэгтэй байна. Тэгэхгүй бол гэдэг хайр гэхээр тэгэл одоо бүгдийг хүлээн зөвшөөрөл юу ч болж исэн ингээл одоо хүлээж авдаг одоо тийм тэрийг хайр гэх үггүй юу. Тэгэхээр бас л яг адилхан буруу юм хийх юм бол за энийг болох хэрэгтэй шүү гэдэг тийм зөв харийн талаар яриад байгаа л гэсэн үг байна шүү дээ. За тэгвэл хайртай хайргүй хүн бол ер нь үйлдэлээр харагдана. За эхнэр нөхрийн хувьд бол ялангуяа зүгээр аяг угаахаас л чиний хайр эхэлдэг байхгүй юу гэх мэтлэн эхнэрүүдийн брэнд үг байна те. Тэгвэл бурхан биднийг хайрлахдаа яг ямар үйлдэл хийсэн юм бэ? Хэрвээ батлыг гэх юм бол юугаар баталж болох юм? Тий одоо дахиад түрүүний хэлсэн зүйл. Өөрийн хүүгийн амийг өгсөн. Бидэнд бүр итгэгч хүмүүст бидэнд ариун сүнсээ өгж байна. Бидэнд түүний үг Библи байна. Бас бидэнд хайртай гэдгийг сануул хамт олон байна. Шуулганы итгэгч хамт олнууд байна. Гэх мэтчлэн олон зүйлээр бид нар бурхан бидэнд хайртай гэдгийг мэдэж болох байх. Зөв итгэгч хамт олон гэдэг нь нөгөө Есүс Христэд итгэдэг хүмүүс бусдад бурхан танд хайртай шүү гэж хэлээд ийн гэдэг нь бас нэг төрлийн тэр сануулад байгаа хамт олон болж штэ тий. Тийм бас. Библиэлд бас хэлсэн байна. Тэгээ ер нь бол ингээд онлын үднэс ч тэр за таны амьдралын туршлагаас ч тэр бурхан биднэрт хайртай л гэдэг юм. Тэгээ бурханы хайр бол ингээд бидний төлөө өөрийгөө золиослдог айгуу сайхан хайрал гэдэг юм. За тэгвэл энийг одоо хоёулаа гоё сонирхолтой болгоё л та. Бурхан тэгвэл хүмүүсийг там тайна гэж яриад байна. Яагаад там тайна гэдэг юм бол? Уул нь сая сонсоход хайртай л гэдэг юм шүү. Тийм тэгээ Библи тамын тухай ярьдаг. Библиэлд там бол янз бүрийн дүрслэлээр байгаа жишээ нь хөхөр галтаа нуур мөнхөд хаягдана гэсэн тиймэрхүү ишлүүд байгаа. Бүр дүрслээд хэлсэн байх. Дүрслүүд байж байгаа гэсэн үг. Тэгэхээр тэр дүрслэл нь бодит байдлаасаа магадгүй арай гайгүй ч юм уу. Бодит байдал нь магадгүй үүнээсээ бүр ноцтой аимшигтай ч юм уу. Тин чи хүмүүс шүдэ хавирна гэж байгаа. Тин чи за та тэр дүрслэлийн талаар бас жоохон хэлээд өгөөрэй. Иймэрхүү байдлаар бичсэн байдаг гэдэг тамыг тий. Тийм тэр шүдэ хавирна үй гашуу мөнхөд төрөшлөн зогсолтгүй одоо тэр өрт хорхоо биднийг идэн гэдэг ч юм уу. Тийм хэд хэдэн одоо ийм дүрслүүд байна л да Библиэлд. Гэхдээ наад асуултыг бас би өөр зүйл дээр харж л байсан. Энд бас Facebook дээр бурханд итгэдэггүй, Христэд итгэдэггүй залуучууд хүмүүс бас Христэд итгэдэг хүмүүсээс яг иймэрхүү байдлаар асууж байгаа би уншиж байсан. Тэгээ та нар одоо танаа бурхан чи хайр гэж яриад байж яагаад там тайна гэдэг юм. Яг хөөрхөн мэдэхгүй учраас бас ийм асуулт байгаа учраас асууж байгаа. Гэхдээ Библи там гэж байгаа. Гэхдээ тамыг анхнаасаа яах гэж бий болгосон гэдэг зүйлийг эхлээд яриа л та. Тэгэхээр Библиэс харах юм бол бурхан тамыг тэр өөрийнх нь эсрэг тэрсэлсэн одоо тэнгэр элчнэрт зориулагдсан газар гэж хэлж байгаа. Библиэлд бол тамыг хүнд зориулагдаагүй. Өөрийнх нь эсрэг тэрсэлсэн одоо бид нар сатан гэж ярьдаг, диавол гэж ярьдаг, бугж төр гэж ярьдаг тий. Библиэлд чөтгөр гэж бас байдаг гэж ярьдаг гэсэн үг байна шүү. Тийм Библиэлд энэ тухай заадаг. Библиэлд нийт тэнгэр элчнэр одоо бурханд үйлчлдэг тэнгэр элчнэр тэр тоон хэд ч юм бөөмэд тэр тооны 3
3-1 эзнээс урвсан гэсэн тийм зүйлийн тухай заадаг. Тэр 3-1-ийн тэр ахалсан нэг нь бол тэр одоо сатан, одоо диавол анх бол тэрээр үзэсгэлэнтэй сүрлэг цогж ахлантай тэнгэр илч байсан. Харин тэрээр нэгэн цаг тэр Бухны их мэдл орон зайг би эзлэе гэдэг тийм хүсэл ирмэлзэлтэй шуналтаа автагдаад тэр тэнгэр ичний 3-1-ийг өөртөө уруулад тэгээд Бурхнаа шийтгэл авч байгаа. Тэдний очих ёстой мөнхөд байх ёстой газар нь там гэж Библи уулзааж байгаа. Харамсалтай нь Библиэс харах юм бол бас энэ там руу хүмүүс очих нь байна. Харин яагаад очих вэ? Тэгэхээр тамд хайна гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр Бурхан хүсээгүй очимооргүй байгаа хүмүүсийг тамд хаяад байна уу? Эсвэл хүмүүс өөрсдөө сонгосон учраас энэ хүү там гэдэг аимшигтай тэр газар мөнхөд Бурханы оршихугаас тусгаар ангид салангад шийтгэгдэх тухай яриад байна гэдэг зүйлийг анзаарах хэрэгтэй. Тэгээ Библиэлд нэг онцгой түүх байна л да. Есүс Христ бол агуу мундаг багш байсан. Үүнийг итгэдэг хүн, итгэдэггүй хүнч хүлээн зөвшөөрдөг. Тэрээр олон дагалдагч нартаа өөрийг нь дагсан тэр олон 100 хүмүүст хэдэн мянган хүнд номлохдоо, сургаалаа айлдахдаа тухайн ахуй соёлд нийцсэн маш сайн арга барилаар бол зааж сургадаг байсан. Тэгээд шинэ гэрээний Лух намын 16 дугаар бүлэг дээр нэгэн сургаалт зөвлөлийг Есүс ярьдаг. Тэн дээр нэгэн амьдралынхаа турш баян байсан, мөнгөтэй, эрх мэдэлтэй, хүрээлэлтэй, өдөр болгон наргид сэнгдэг байсан баян хүний тухай зааж байгаа, ярьж байгаа. Тэгээд энэ хүний тэр гадна тэр найр наадам, хоол тэр үлдэгдэл хаягдлаас нь идчихимсэн гэсэн горьдсон үгээгүй ядуу Лазар гэдэг нэртэй хүний тухай бас ярьж байгаа. Тэгээд Есүс хугацааны дараа нөгөө хоёр маань хоёулаа нас ордог л да. Тэгээд юу болсон бэ гэсэн чинь Лазар одоо тэр Авраамын өвөр гээд одоо Деважин гэж хэлж болохоор тэрний газарт очичихсан. Харин Библиэлд юу гэж байгааг бол тэр нөгөө баян хүн хараага дээшээ ингээд өргөөд харсан чинь Авраамын өвөр тэр Авраам гэдэг чинь одоо Израилийн хувьд бол тэр өв эсгэн шүү дээ тийм үү. Авраамын хажууд тэр нөгөө ядуу Лазар нөгөө гэрийнх нь гадаа хоол гуйгаад идэг. Бүр яр шархандаа баригдчихсан яр шархын нохоонууд цөөр гудамжны нохооноор ирээд долгодог байсан. Тим нэг таньж байгаа. Тэгээ юу гэж хэлдэг вэ гэвэл Авраам эцэг минь Лазарыг над руу явуулаач. Би тамд энэ чи зовж гин. Би шатаж өглөө. Би хэцүү байна. Ядаж наадхаа явуулах юм бол наа чи хурж ирээд намайг нэг сэрүүцүүлээд би энэ чи нэг арай гайгүй байх гэдэг байна гэж. Тэгээд хэлдгэлтэй Авраам хүүмэн чи бол амьдралынхаа турштай хүссэн сайнаа авсан. Тэгээд харин Лазар бол зовж исэн одоо ингээд ирчихсэн байна. Тэгэхдээ очиж чадахгүй яад бол бидний хооронд нэлээд том ангал байна. Тэгээд эндээс хинч тийшээ очиж чадахгүй, тэндээс хинч наашаа ирч чадахгүй гэсэн тийм зүйлийн тухай ярьдаг байхгүй. Тэгэхээр би одоо бодит түүх биш юм шиг сонсогдож байна да тий. Тийм. Би тэрийг дуусгаад яриа. Тэгэхээр яг хуу олон сургаал зөвлөл ярьж байгаа ч гэсэн цорын ганц энэ сургаал зөвлөл дээр Лазар гэдэг нэр явагддаг. Тэгээ учраас зарим Библийн теологч тайлбарч судлаач нар юу гэж үздэг бол энэ бодит түүх юм биш үү гэж үздэг. Бид нар тэрийг сайн мэдэхгүй бодит түүх үү сургаал зөвлөл. Энэ түүхийг хэн ярьсан бэ? Эзэн Есүс өөрөө ярьсан. Есүс өөрөө. Тэгээ эндээс нэг зүйл анхаарал татхууц сонирхолтой зүйл нь юу вэ гэвэл нөгөө баян хүний нэр дурддагдаг. Баггүй баян хүн л гэж байгаа. Харин ядуу хүний нэр нь Лазар гэдэг дурддагдчихсан. Тэгээд Лазар гэдэг нэр бол одоо еврей хэлний Илиазар буюу одоо орчуулах юм бол эзэн бурхан бол миний туслагч гэсэн одоо тэр үгийн тэр нэрний грек хэлбэр нь л дээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл мэдээж бид нэр итгэж ийж бурхантай холбогдож ийж л аврагтан Деважинд очино. Тэгэхээр баян ядуу басаа ядуу учраас аврагдсан Деважинд очисон баян учраас тамд хаягдсан энэ тухай ерөөсөө биш. Харин бурхантай харилцааны хувьд энэ Лазар гэдэг хүн бурханд итгэж найддаг байсан учраас тэрээр Деважинд очсон байна. Харин нөгөө нэг хүн бол бүхэл амьдралынхаа турш өөрийнхөө төлөө амьдарч исэн, хувиа хичээд амьдарч исэн, наргид сэнгэж исэн, өөрийнхөө амьдралыг аврахыг оролдож исэн, ая тухтай болгох исэн нөхөр тэнцийн нэргүүгээр дурддагдж байгаа. Тэгээ сонирхолтой нь бурхан тэр Авраам эцэг минь би энэ чи зовж намайг авраач гэж яриаггүй. Надад туслаач, намайг эндээс гаргаач гэж яриаггүй. Лазарыг наашаа явуулаач. Нөгөө л нэг амьдралынхаа турш ямар байсан? Хувиа хичээж байсан, өөрийнхөө дээрээ төвлөрсөн, өөрийнхөө амьдралыг бий болгох гэж байсан,
өөрийгөө бусдаас магадгүй дээр гэж харддаг байсан статус өндөр Лазарыг хүртэл тамд байхдаа хүртэл наашаа ирээд надад туслаач, надад өвчлөөч гэдэг тийм байр сууриас ярьж байгаа. Тэгэхээр энэ дээр бас теологч нар энийг бас онцлдог л доо ийм байна гэж. Тэгэхээр өөрөөр хэлбэл юу хэлэх гээд байна гэвэл там гэдэг бол хүний өөрийнх нь хүслийн эсрэг бурхан шийтгэхэд явуулаад байгаа гэхээсээ илүү өөртөөхөө сонгож байгаа очихыг хүссэн тэрхүү газар гэж зүйлийг эндээс харах гээд байгаа гэсэн. Там байгаа юу байгаа. Гэхдээ хүмүүс өөрсдийнхөө бурхны оршуугаас хол мөнхөд салангад өөрсдийнхөө амьдралыг бурхангүйгээр авч явах гэсээр байгаад туйлдаа хүрч байгаа. Тим амьдралын тухай зааж байгаа гэж итгэдэг. Тийм учраас Библиэлд өөр нэг хэсэг байна л да. Шинэ гэрээний Ром номын 1-р бүлэг дээр нэг ийм хэсэг байгаа. Хүмүүс бурхны мөн чанарыг түүний харагдахгүй мөн чанар нь харагдаж байгаа бүтээлээс байгаа гэдгийг мэднэ. Бурхан байгаа гэдэг хүн болоо мэднэ. Үүнийг хүлээн зөвшөөрж ийн үгүй юу гэдгээр л ялгаатай. Харин хүмүүс бурхан байгаа гэдгийг мэдсээр атлаа түүнийг алдаршуулсанчгүй, түүнд талархал өргөсөнчгүй, хүлээн зөвшөөрсөнчгүй, харин ч түүнийг эсэргүүцээд тэр амьд бурхны оронд хүний гараар шүтэн хийгээд тэрэндээ мөргөж ийн. Тэгээ бурхан тэднийг гэмт мөн чанарт нь тэднийг зөнд нь хайсаа гэж. Тэгэхээр там гэдэг зүйл байгаа бид нар хэлсэн. Тэр Адгам Иесус түүний муу сүнснүүдэд зориулагдсан газар бурхан хүнийг очоосоо гэж хүсдэг. Библийн муу сүнс гэдэг нь нөгөө тэнгэрэлчд нөгөө нэг диавол сатан тэдний дагуул муу сүнснүүдийн тухай ярьж байна. Яг бол Библи түрүү хэлсэн. ертөнцийг хүндэрлэхийн хайрласандаа хүүгөө өгсөн. Хайрласан хайраа хүүгөө өгч харуулсан. Библийн өөр нэг хэсгээр бурхан хэнийг ч мөхөлт хүрээсэй гэж хүсдэггүй. Харин хүмүүсийг үнний мэдлэгт ирээд аврагдаашаа гэж хүсдэг. Хуучин гэрэн дээр олон ишлэлээр бурхан гэмт хүний үхэлд хүртэл баярлдаггүй гэсэн тиймэрхүү ишл. Гэмт хүний үхэлд хүртэл баярлдаггүй гэдэг. Болж мохог гэж бодохгүй гэсэн үг. Тиймэрхүү ишлүүд байгаа. Тийм бурхан тийм их ингээд урдл болгоод ингээд тэнд ингээд баярлж байгаа ш. Бурхан тэнчи. Одоо бодоод үзэл дээ. Хэрв аврахын тулд авралын төлөвлөгөөг боловсруулад тэрийг хүн амиа өгөн байж авралыг боломжтой болгоод хахад тэрийг тоохгүй үнцэнд түлээж авахгүй тэр хүүгийнх нь амиар тийм үнцэнтэй авралыг өгөх гэж ийн гэдэг чи өөрөө бурхан бүхнээ зориулж байгаа шин чанар баг. Гэтэл энэ юуг харуулж ийм гэхээр тэр хүмүүст аврах боломжийг өгөхийн тулд л шүү дээ. Аврахын тулд шүү дээ. Харин хүнд чөлөө сонголт байгаа учраас тэрхүү чөлөө сонголт нь би бурхныг сонгохгүй, би бурхныг алдаршуулахгүй, бурхныг хүлээн зөвшөөрөхгүй, би өөрөөхөө амьдрнаа гэд явсаар байгаа төгсгөл нь тамд хүссэн газар очиж байгаа байхгүй. Тийм учраас C.S. Lewis байна те. Одоо нэг Нарнигийн шаштрыг бичсэн те. Тэр хүний бас бичсэн алдартай хэсгүүд байна л та. Жишээ нь хоёр төрлийн хүмүүс байна гэж. Нэг нь бурхан таны хүсэл биелэх болтугай гэд бурхныг итгэн дагдаг хүмүүсийн амьдралын тухай ярьж. Тэдгээр хүмүүс диваажинд очих тухай ярьж. Шин тэнгэр газар очих тухай ярьж. Гэтэл төгсгөл бас бурхан та нарын хүслээр болог гэдэг нөгөө хүмүүс зөнд нь хаягдж байгаа, орхигдж байгаа тэн зүйлийн тухай ярьж байгаа. Тэгэхээр бурхан тамд хайна гэдэг нь хүнийх нь хүслийн эсрэг бурхан итгэвтэйгээр шийтгээд явуулаад байгаа тийм зүйл гэж би харахгүй байна л та. Библиэс харах юм бол миний хувьд. Одоо зарим хүмүүс надтай санал нийлэхгүй ч юм уу. Гэхдээ Библиэс харах юм бол бид өөрсдийн хүсэж байгаа тэр зүйлийг л тамд авч байгаа зүйл байхгүй. Яг бол тэр түүхээр хүртэл тэр баян ир бол би гарыг ихэхгүй шүү дээ. Зүгээр Лазарыг нааш нь явуулаач. Тий. Там төртөл өөрийгөө бодчих. Тэгэхээр ер нь оюун ухаантай ямар хүн, ухамсартай ямар хүн за би сайхан тамд зовондоо гэж бодох юм. Та түрүүн тамийн талаар дүрслэл хэлэхэд тэнцчээс амар л гэж дүрслэлээ шүү дээ, тий. Шатж байгаа юм. Тэгээ өт хорхоо идэх нэг нөө, тий. Шүдэ хавирна гэдэг чи одоо зовсондоо л хавирж байгаа билгүй дээ. Тийм бах. Тийм нөхцөлд хүн тэгэл би ийшэл очие гэж бодмооргүй л юм. Тэр ягаад одоо тэгнэ гэж. Тий одоо эхлэл номон дээр Адгам Иесус гэдэг чөтгөр буг чөтгөр гэдэг байгаа те. Тэр сатан дэвал тэр хүнд уруу татлага өгж байгаа. Та нар идчих юм бол энэ модыг живсээс идчих юм бол бурхан шиг болно, сайн мөг мэддэг болно, өөрсдөө амьдралаа шийддэг болно. Энэ маань өөрөөр хэлбэл би харахтаа бол гим нүглийн уг үндэс гэж харж бол. Өөрөөр хэлбэл өөрийнхөө амьдралыг би өөрөө шийднэ. Би бурхны араад самаар явахгүй.
Би өөрийнхөө амьдралыг шийднэ. Би өөрийнхөө тэр хувиа хичээсэн өөр дээрээ төлөрсөн тэрхүү амьдралаар амьдрна гэж. Тийм учраас бурхан надад хэрэггүй. Бурханаас ингэж тусгаар явсаар байгаад очиж байгаа тэр хүсэж байгаа газар нь л байхгүй. Тэрнээс бас тэрийг хүлээн зөвшөөрөхгүй л байна л да. Бурхан хүлээн зөвшөөрөхгүй байгаа хүмүүс чинь тамыг хүлээн зөвшөөрөхгүй шин. Бурхан байхгүй, бурханы хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа хүмүүс чинь тамыг хүлээн зөвшөөрөхгүй. Логикийн хувьд бол бас тийм л дээ, тэ. Одоо энд хэлж штэ нөгөө өөрийнхөө амьдралыг өөрөө шийднэ гэсэн хүмүүс гэж. Тэгэхээр бид нар чи ер нь нийтлэг өөрийнхөө амьдралыг өөрөө шийдъя л гэж явж байгаа штэ. Өөрийнхөө амьдралыг харин ч өөрөө шийдэж чадахгүй бол наа чи буруу яваад шүү, тэ. Хүн бол яг өөрөө шийдэх ёстой шүү, амьдралдаа эзэн байх ёстой шүү гэдэг. Магадгүй энэ өөрөө их том сэдв байх л та. Гэхдээ энэний юунд буруу болчиход байгаа юм та нэг гоё гэж арай тий одоо дахиад хэлэхэд те хүн бурхан хүнийг бүтээгээд орчлын ертөнцийг бүтээгээд бүтээлийг бүтээгээд хүнд тэр амьдрах тэр боломжийг олгоод бурхан хүнтэй хүн бурхантай ингээд дотн харилцаатай байгаа. Энэ амьдрал маань өөрөө бидэнд тэр жинхэнэ хүний байх ёстой тэр дизайн тэр амьдралын хэм маяг л байх ёстой байна л да. Тийм учраас бид түрүүсэн Есүс Христ бол жинхэнэ төгс хүн хүний амьдралаар амьдэрсэн гэж. Бид нар харин бурхангүйгээр тэр одоо амьдрах ёстой амьдралаар амьдрах гад байна гэсэн үг. Энэ маань боломжгүй. Анхнаасаа бурхан тиймхүү зохиолдол тийм барилга зохиолгоор хийгээ хүсээгүй л гэсэн үг. Тийм учраас бид нар өөрсдөө амьдралыг шийдээд явахдаа бид нар юу хүсэж байгаа хэвчээ. Сайхан амьдрах гад байна магадгүй те. Өөрийнхөө үндсэндээ олох гад байна. Тэ. Энэ зүйлийг эрен хайж байгаа. Гэхдээ энэ бүх зүйл чинь бурхангүйгээр байх боломжгүй гэж Библи харж байгаа л. Тийм учраас Библийн өөр нэг хэсгээр тэ хэн амьдралаа авахыг хүсэн тэр хүн алдна. Харин хэн амьдралаа алдна тэр хүн олно гэж. Намайг энэ юу гэсэн үг ингэж бодохоор хэрвээ яг саяны бид нар үнэхээр бурхан дотор бид нар амьдралаа олдгийм байна. Бурхан биднийг дайсан биш, бурхан бидний төлөө юм байна. Жинхэнэ бурханыг таньж мэдээд амар тайван баяр хөөр түүнээс ирдгийм байна. Жинхэнэ аз жаргал баяр хөөр утга учир сэтгэл хангалуун байдал бурхан дотор ирдгийм байна гэдгийг бид нар ойлгоод явах чинь өөрөө одоо бурханы хүсэл байна л да. Бурханы тэр одоо хүний амьдрал бэлдсэн арга зам байна л да. Харин бид нар үүнээс эсэргүүцэд байна л да. Ягаад эсэргүүцэн? Яг нэгдүгээрт бурханыг мэдэхгүй учраас. Хоёрдугаарт тэр хэлсэн тэр сатан диавол бас байгаа. Түүний мөн чанар бурханыг эсрэг тэрслэх. Тэгээ хүний гэмт мөн чанар чинь бас бурханаас тэрсэлж өөрийн гим нүгэл дотроо гим нүгэл Библиэлд төр зургийн зугаа зинглийг өвж болно. Гэхдээ өөр дагавар нь үргэлж үхэл гэж. Тэгээ тэрийг бас ойлгохгүйгээр бид нар яваад байгаа тэмцэлүүд байна л та. Тэгээ одоо сүүлийн үед одоо юу гэдэг нь одоо хувиачилсан тий нарциссист үзэлгээл сэтгэл зүйчдийг ярьж байна тий. Сүүлийн хэдэн жил бас сэтгэл зүйч зөвлөгөө өгдөг хүн гээл бас тий нэг хэсэг чинь бараг тий одоо сэтгэл зүйчдэр очиж байгаа хүн бол бараг монголчууд бол тэгж болохгүй тий одоо амар энэ бүр гаж одоо энэ бүр үнэхээр өстой сонин галзарч үнэл гэж бодгоо гэтэл одоо зарим тохиолдолд энэ маань одоо амьдралын нэг хэв хүртэл болох гээд хэв маяг хүртэл болох гээд байна шүү дээ. Тэгэхээр энэ нарциссизм буюу энэ одоо хувийн өөрийгөө ирж хайдаг, өөрийнхөө амар тайван тав тухай боддог, хүн амьдралаа өөрөө шийдэн, хин нэг нь надад заах хэрэггүй те би өөрөө амьдралыг шийдэн гэсэн тиймэрхүү үзэл нь хүнийг те бүр их зовоож байгаа болохоос хүнд баяр хөөр утга учир амар тайван үнцний өгчнийг үгүй л гэж би итгэх гээд байна л да. Би хэлэх гээд байна л да. Би тэгж итгэдэггүй. Тийм. Тэгэхээр тэр тамд очиж байгаа хүмүүс чинь тэр өөрийнхоороо Библиэлд тэ өөрт нь зөв мэд санагдж байгаа ч төсөөл нь сүрэл тийм амьдрал байна гэж харах гээд байна л да. Тэгэхээр өөрт нь зөв мэд санагдж байгаа. Тийм зөвл явж ийн гэж байна. Бодитолын хувьд ийм л биш. Дээрээс нь бас тэр гим нүглийн тэр нэг уруу датлага тэр зугаа цингэл юу байдیں۔ Тэ бурхнаас ангид байх гэсэн хүсэл тэмүүлэн тэр бурхны хүлийн зөвшөөрмөргүй байна. Яг бол бурхан байдаг гэж хэлчих юм бол миний амьдралын хэм маяг өөрчлөгдөх гээд шүү дээ магадгүй. Тэ? Би нэг бурханы хэм маягт бурхан захирагдах гээд шүү дээ. Гэтэл энэ маань надад сөргөөр нөлөөлөх юм шиг. Энэ маань аимшигтай юм шиг. Тиймэрхүү зүйлүүд байна л та. Гэтэл Библиэс харах юм бол бурханы хуйлууд, түүний тушаалууд надад хүн дарамт биш ээ. Ягаад гэвэл бурханы хууль нь түүний хайр, түүний мөн чанар, түүний хэн болохыг бидэнд илчилж харуулж байгаа учраас. Харин ч бүр амар. Тэ? Тэгээ хүмүүс өөрсдөө тэгж хэлээд ийн гэж юу? Тэгээ тийм итгэл үнэмшил байгаад байна гэж харахад байна л да.
Тэгээ Библиэлд зааж байгаа хүмүүс яагаад Бурхныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, яагаад Бурхныг алдаршуулахгүй, яагаад Бурхныг ирж хайхгүй, яагаад бол тэд нэр өөрийнхөө харанхуу гэмт амьдралдаа дуртай. Тэгээ дээрэс нь бас нөгөө түр адгамэрээс сорж хүмүүсийн нүдийг сохолчихсон гэж байгаа. Харанхуулчихсан гэж байгаа. Тэгэхээр олон зүйл бас байна л да. Зөв. Тэгэхээр за би одоо жишээ нь 3 охинтой. За одоо нэг охин маань тамд очих гээд ингээ бодъё л да. За тэгэх юм бол охин маань одоо жишээ нь ингээ тамд очихоос өөр аргагүй болоод байна. За ингээд одоо ер нь тамруул явах гээд энэ өөрөө ч гэсэн ингээд тамруул явъя гэж бодоод шиг байна гэлээ. Тэгэх юм бол жишээ нь миний хувьд одоо миний гол дайсан хэн болж хувирах гэх юм бол баг тамл болж хувираад ер нь тамийн байхгүй болох ч л доо тий. Тэгээд охиноо урчил яасан гэсэн бодол орж ирж болох юм. Тэгвэл бурхан яагаад анханасаа жишээ нь тэр там гэж зүйлийг байхгүй болгож болоогүй юм бол яагаад заавал тийм бүтээчээд өөрөө асуудал бүтээчээд тэгээд ингээд тэрэндээ шийдэл хагаа явуулах юм шиг байгаад байгаа юм бол. Тийм тэгээд би түрүү хэлсэн Библиэлд бол тэгжил Библиэлд тэ цагаан дээр хараа бичигдсэн юмыг уншихаар бол юу гэж байвал там болвол түүний эсрэг тэрсэлсэн тэгэхээр тэнгэрийн элчнэр өөрсдийнхөө байр суурьнда байж чадаагүй маш том гэмнүгэл хийсэн. Тэгэхээр тэнгэр элчнэрт зориулагдсан гэж байгаа. Дахиад хэлээ тэр тэнгэр элчний хүсэл юу байсан? Бурхны байр суурийг эзлэх. Тэ өөрсдийнхоороо байх. Тэгээд тэр зүйлээ хүмүүс санал болгоод хүний гэмт мөн чанар маань бас Бурханаас ангид байх. Бурхан надад хэрэггүй л гэж амьдрах гэдэг байгаа байхгүй. Тийм учраас там байгаад байна л гэн. Тэгээ мэдээж аав хүний хувьд те одоо 3 хүүхэдтэй гэж ярьлаа те охинтой гэж ярьлаа. Бид нэр хайртай дотны хүмүүсээ бүгдээрээ л аврагдаасаа гэж хүсэж байгаа. Тийм үү? Бид нар гэхдээ хэнийг ч энэ хүн там руу явна, тэр хүн там руу явна тэ гэж хэлж чадахгүй. Тэрийг бурхан л мэдчихэж байгаа. Бурхан зөрчилийг мэдчихэж байгаа. Бидний залбирал хийх ёстой зүйл бид нар бурханыг таниулах, хуваалцах, бид нар өөрсдийнхөө амьдралаараа зөв амьдарч үнэн гэдгийг бас мэдүүлэх те. Энэ бол бидний хийх ёстой зүйл. Бид нар бурханыг сайн сайхан найдаж байгаа. Бурхан Библийн нэг хэсэг дээр Үлс ном дээр итэг тэгвэл чи болон чиний гэр бүлийнхэн эзэнд итгэнэ гэдэг ч юм уу. Нэг тийм ишэл амлалт байна. Жишээ нь би нэг бас гэр бүлийнхнийхээ төлөө залбирдаг, боддог тий. Гих мэтчлэн зүйл байна. Тэгэхээр тий бурхан дахиад хэлье. Бурхан хүний хүсээгүй байхад нь шийтгээд там руу илгээгээд байгаа тий итгэвтэйгээр ингээд шийтгээд явуулаад байгаа зүйл бол би бол харахгүй байна л да. Тэгэхээр тухайн хүн хэрвээ хүсгэл юм бол асуудалгүй болно л гэдэг шүү дээ тий. Тэгэхээр гол нь тэр хүн одоо таны хэлсэн шиг өөрөө мэдгүй бол яг жишээ нь та түрүү хэлсэн шүү дээ. Хүнд өөрт нь зөв мэд санагдавч төгсгөл нөхөл төрөх гэж. Хөөхий зөвгээ бодоо яваадсан чи биш байсан бол болж тааруул яах юм. Тэр нөхцөл чинь бас л ингээд шудраг бус юм шиг л санагдчих. Чи манай охин яг тэрний оронд байсан бол гэдэг өнцгөөс л би бодод байна л та. Яг өөр наатайг бас ингэж асууж болох юм шиг одоо бурхныг таньж мэдэх боломжгүй хүмүүс яах юм ч юм уу тий арга зам байхгүй. Тийм бас байж байна шүү дээ. Тэгэхээр ерөөсөө сонсоогүй байж болно шүү дээ. Тэгэхээр тэн дээр бол би мэдэхгүй. Библиэд түрүү хэлсэн Ром номон дээр бурхан байдаг гэдэг нь хүн болгонд илэрхий байгаа. Үүнийг бид нар няцаах гэж л оролцоо гэсэн. Тэгэхээр тэр мэдлэгийн дагуу бурхан яаж шүүхийг би мэдэхгүй. Ярьсан бурхан шүүнэ. Бурхан тэрнтэй бол одоо дийл хийнэ тий. Тэрийг би одоо яг тэр хүн аврагтан тэр хүн аврагдахгүй би мэдэхгүй. Бурхан яаж ажиллах арга замыг мэдэхгүй. Wayne Grudem гэж одоо систем теологийн мундаг теологч хүн байна л да. Одоо хэдэн ном бичсэн. Тэр хүний би жишээ нь одоо амьдралын дараах, тэ үхлийн дараах амьдрал гэдэг зүйлийг ярьж байхад бас яг тэн дээр бидний хайртай дотны хүмүүс ингээд нас ороход тэ яах вэ? Тэр нь итгэдэггүй хүмүүс байвал бид яах вэ? Тэгээ бид нар мэдэхгүй. Гэхдээ бид нар найддаг. Гэхдээ магадгүй тэр хүн үххийнхаа тий үхлийн орон дээр тэр эмнэлгийн орон дээр юм магадгүй амьсгал хураахын тэрхэн мөчөд хүн маань миний тий охин маань миний ах маань миний эгч маань ээж маань аав маань миний төлөө залбирч надад санаа тавьд ингэдэг байсан шүү дээ. Есүсийн тухай авралын тухай яриад байдаг байсан шүү дээ. Би зүрхэндээ итгэе гэж хэлж болно. Тэрийг бид нар мэдэхгүй. Гэхдээ бид нар сайнаар найдаад гэхдээ бас дээрээс нь бидний зүгээс хэрвээ бид нар үнэн зүйлд итгэж байгаа бол үннийхээ дагуу амьдраад бусдад сайн мэдээ хуваалцаад авралын сайн мэдээг хуваалцаад тэр хүмүүс аврагдаасаа гэж залбираад хичээл зүтгэл гаргахаас өөр арга бидэнд байхгүй. Бурхан тамыг тэнгэр элч нарт зориулж бүтээсэн гэж тайллаа шүү дээ, тийм. Тэгээ юмыг зориултаар нь л ашиглуул яа. Одоо тэнгэр элч нараа там руу нь явуулаад хүмүүс бол яг хөтэ там руу ерөөсөө явуулахгүй, тийм.
хүмүүсийг заавал шийтгэхгүйгээр хайртай юм чинь за явах уу гэж сайхан уучлаад явуулчих болохгүйсэн юм. Тэгээ ер нь бол одоо хүнд чөлөөт сонголт гэж байгаа гэсэн шүү дээ. Тэгэхээр хайр өөрөө хүчээр хайрлахгүй шүү дээ. Тийм биз дээ. Одоо юу гэсэн үг вэ? Одоо эхнэр маань намайг хайрл гэл хүчээр намайг хайрлахгүй шүү дээ. Тэр хүн хайрлая гэж албатаж хайрлуулж чадахгүй. Тэгэхээр хайр чи өөрөө тэр сонголтоос чөлөө сонголт байж ич хайр байгаа. Бурхан робот бүтээгээгүй те. Тэгэхээр анхны хүн Адам Эв хоёр гим нүгэл хийснээс болж хүн төлөвтөн гим нүгэлтэй болоод гим мөн чанартай болж байгаа. Ихээс төрөхтөө бид нар тэгж төрж байгаа гэж Библи хэлж байгаа. Тэгээд энэ гимт мөн чанарынхаа үүднээс бид нар гим нүгэл хийгээд гим нүглийн төлөөс нь үр дагавар нь үхэл. Тэр үхэл нь энэ дэлхий дээр амьсгал хураах, дээрэс нь бүр тэр хоёр дахь үхэл гэж яриад байгаа тэр тамд мөнхөд Бурханаас тусгаар байх үхэл. Энэ бол бидний destiny буюу одоо хувь тавилан очих ёстой газар байхгүй. Ямар ч маргаан яад Бурхан шудраг учраас. Харин Бурхан өөрөө авралыг санаачилж, аврагдах боломжийг өөрийн хүүгийн амийг золиослон байж бидэнд өгч байгаа. Тэр өөрөлдвөл бид бүгдээрээ там руу очихоор хэдий там маань муу сүнснүүдэд зориулагдсан ч гэсэн бид нар гим нүглээс болж бид нар явах гээд байна л та. Харин Бурхан бидэнд аврахын тулд там руу битгий явуулахгүй тулд анхандаа бидэнд авралыг арга замыг үүд халыг нээж өгöd нь шүү дээ. Тэр үед нь бид нар үгүй надаа хэрэггүй. Би болж байна Бурхан та надад хэрэггүй л гэж амьдраад байна гэсэн. Эрхчлөө би эрхчлөөтэй амьдрыг гэтэл тэр эрхчлөөнд амьдрал нь нөгөө одооноо зөв харагдж болж төгсөл нь сүрэл байна л та. Тэгэхээр эрхчлөө гэдэг нь өөрөөрөө байна гэдэг нь Бурханаас ангид байна гэдэг нь яг үнэхээр эрхчлөө мөн үгүй юу? Гим нүгэл ямар нэгэн байдлаар биднийг боолчилдог. Үхэл гэдэг нь гим нүглийн үр дагавар гэдэг нь үхэл гэдэг нь зөвхөн бие махбодын үхэл амьсгал хураах тухай яриаггүй. Энд чи ганцаардал төрөө ясан тэр нарциссизм дээрээс нь тэр depression буюу те одоо сэтгэл гутрал, ганцаардал те энэ бүх зүйл чинь байгаа шүү дээ. Буруутгал энэ бүх зүйл чинь байгаа шүү дээ. Маш бодиттой шүү дээ. Тэгээ одоо өнөөдөр Монголын нийгэмд гэр бүл салтууд маш их байна гэж сайхан нэвтрүүлэг нүүдэл шийдлэр гарч байна. Тэ? Одоо өмнө нь одоо юу гэдэг гэр бүл болоод ойрын эхний хэдэн жилдээ одоо салалт их байсан бол одоо сүүлд 10 гаруй жил болцсон хүртэл гэр бүлүүдэд салалт маш их байна. Өргөдөл госон эмэгтэйчүүд их болж байна. Тэгэл дахиад тэн чинь өнчөрсөн хүүхдүүд байж байна. Тэгээ бүх зүйл дахиад юутай холбоотой гэр нүгэлтэй л холбоотой шүү дээ. Тэр нөгөө нарциссист үзэл, хувийн ачаас үзэл, өөрийгөө бодсон, бусдыг хайртай гэж хайрлаж чадахгүй байгаа. Тэр зүйлийн тухай ярьж байгаа шүү дээ. Библийн хайрыг ойлгохгүй, мэдэхгүй зүйл ярьж байгаа шүү дээ. Тэгвэл яг хөө ийм байж болохоо зүгээр нэг арай нэг юмны одоо наан цаатахыг хараад те нэг уян хатан нөхцлөөр шийдэх мэдэх юм бас байлгаж болно шүү дээ. Одоо жишээ нь хүн бол ингээ хайртай хүндээ заад одоо чамд нэг гой хөнгөвчлсөн бодлого явуулъя гэдэг ч юм уу тэр шиг зүгээр бид нар ингээ хулгай хийхийн тулд зарим тохиолдолд хуулийг өөрчилж болоод нь шүү дээ. За зөвхөн Монголд биш байж болно. Зүгээр заавал ингээ Монголын хуулийг жичээд явах хүмүүсийг жичээд явах. Зүгээр ямар нэг улсад дээгүүрээ хулгай хийхийн тулд хуулийг өөрчлөлт зохицуулж болж байхад яг тэр нөгөө зарчмыг бий болгосон Бурхан өөрөө болов гэж би бодоод нь шүү дээ. Хүмүүс нүгэлтэй юм чинь там руу явна гэсэн юм зарчимтай тэрнээс ухрахгүй болчоод тэгээд байгаа юм шиг байна. Тэгвэл ягаад тэр зарчмыг өөрчилж болоогүй? Ягаад тэр зарчмаас ухраад за энэ хүмүүсийн хувьд бол юм хөнгөвчсөн нөхцлөөр тэнгэр элч нарт бол найраа байхгүй гэдэг ч юм. Тэгж болохгүй байсан гэж юу. Тэгээ түрүүний нөгөө Бурхны зөв шудраг байдал мөн чанар хоорондоо зөрчилдөж болохгүй байх л та. Тэ Бурхан бол хайр. Тэгтээ Бурхан бол шудраг. Тэр загалмаа дээр тэр хайр, шудраг байл, шүүлт хоёлоо Христийн бие загалмаа дээр учирч байгаа байхгүй. Тэнд Христийн нуруунд дээр Бурхны гим нүглийн эсрэг уур хилэн бүрэн утгаараа бууж байна. Яг нэгэн зэрэг Бурхан үүгээр хүндрэлтэнд хайртай гэдгийг харуулж байна. Тэгэхээр юу гэдэг тэр хуулийг ч гэсэн хэрэгжүүлсэн гэж юу? Тий, Бурхан бол тийм мөн чанар нь шудраг учраас Бурхан ингээд нүдээ ирмээд те. За болио гэж болохгүй л байна л та. Тэгвэл Бурхан биш болчихно л та. Тэг яг заримдаа бид нар боддог би нөө Тим Келлер гэдэг мундаг пастор хүн байсан, профессор хүн байсан, теологч хүн байсан, судлаач хүн байсан. Тэр хүний одоо Reason for God гэж ном байгаа. Одоо монголоор орчуулах юм бол одоо бурхан байгаагийн шалтгаан гэдэг ч юм уу те нөхцөл бурхан байх нөхцөл гэдэг ч юм уу. Тэрний 5 дугаар бүлэг дээр нь яг одоо хоёулынгийн ярьж байгаа энэ сэдвийн одоо төстэй асуудлууд яригдчихэж байгаа байхгүй. Тэгээд Тим Келлерга
юу гэж бичсэн байсан бэ гэвэл одоогийн нөө Yale их сургуулийн нэгэн профессор теологч Miroslav Volf гэж одоо Харвард гаралтай тэр нэгэн профессор байгаа. Тэгээ тэр хүн бол одоо өөрийнхөө амьдралд бол тийм шудраг бус байдал, цус урсгах зүйлийг бол маш ихээр харсан байна л да. Тэгээ тэр хүн хараад өөрийнхөө одоо тэр номнууд дээр юу гэж хэлсэн бэ гэвэл бурхан бол шийдэгдэг бурхан, хайрын бурхан, аль аль нь байгаа. Харин бурхан шийдэхгүй шудраг бус байдлыг ингээд зүгээр ингээд нүд ирмээд ингээд явдаг бол энэ маань өөрөө харин шудраг бус бодол биш. Шудраг бус байдал биш болно. Тэгэхээр одоо юу гэдэг ингээд зовсон хүмүүсээ одоо шудраг бусаар зовсон хүмүүсээ одоо юу гэдэг аимшигт юм болдсон шүү дээ. Миний нэг найз маань хүртэл асуужсэн. Чинзөө одоо ингээд зарим хүмүүс ингээд хүүхдүүдийг хүчирхийлээд ингээд алж малаад байгаа. Нэг хэсэг тийм тохиолдлууд манай Монгол зөндөө гарлаа шүү дээ. Одоо нэг хэсэг ингээд бас намдсан байна. Гэхдээ гарч ийнэг үү мэдэхгүй. Тэгээ эдгээр хүмүүс там руу явна үсттэй гэж надад асуужсэн. Тэгэхээр заримдаа бид нэр бүгдийг мэдэхгүй, бид нэр шийдэж зохицуулж чадахгүй. Гэхдээ бид нэр шудраг бурхан байгаа учраас тэр шудраг бурхан тэр шүүлтийг хийнэ. Тэр оногдох ёстой хүмүүст ял буруудахлын өгнө, шийтгэлийн өгнө гэж итгэх нь өөрөө тайтгарл байдаг. Тийм учраас бас тийм хөлргөө юу гэж чичсэн бэ гэвэл одоо Нобелийн шагналт бас нэгэн Польш гаралтай Америкийн бас нэмшүүлэгч хүн байна л да. Тэр хүн бол одоо юу гэдэг коммунизм одоо энэ коммунизм чинь бол одоо марксизм энэ төр онол чинь бол одоо бурхангүй онол шүү дээ. Бурхан байхгүй гэтэл коммунизмын үед тэ марксизмын үед тэ хүмүүсийг хэр их хомглон устгасан тэ. Монгол орн ч гэсэн юм их үзүүл байгаа шүү дээ. Нөгөө хэмнэлэл мэгдүүлэлтийн нэтэрэ гэдэг зөндөө юм байгаа. Гэтэл өөрөөр хэлбэл бурхан байхгүй. Дээрээс нь тэр бурхан тэр там гэдэг зүйл байхгүй юм бол шүүлт гэдэг зүйл байхгүй юм бол шийтгэл гэдэг зүйл байхгүй юм бол бүх зүйлийг би өөрөө шийдэж. За хэн нэгэн хүн жишээ надад нэг буруу зүйл хийсэн гэж бодъё. Тэр бурхан байхгүй бол би тэр хүнд хариуг нь өгөхийг бодондоо. Би шийтгэл нь оногдуулахыг хүсэндээ. Тэгнь. Тэ. Тэгэхээр нөө түрүү ярьсан бас хэрэв бидний хайртай дотны хүмүүс ямар нэгэн муу зүйл тохиолдоход бид нар хайртай хайр юм чин зүгээрээ гэж өнгөрөхгүй л байхгүй. Тэрний үр дүн хариуцлагыг бид нар нэхэж явна шүү дээ. Тэр хүмүүсээ бодож байгаа учраас хайрлаж байгаа учраас. Харин хайргүй байна гэдэг чинь өөрөө үл тоох асуудал байхгүй. Тоохгүй байх асуудал байхгүй. Тэгэхээр бурхны хайр чинь энэ шудраг байдлыг шаардаад байна л да. Шүүлт ялтчгүй байгаад байна л да. Тэгэхээр энэ хоёр хооронд хашлах зүйл биш. Тийм учраас тэр Тим Келлер тэр их бүлэгтээ номондоо юу гэж хэлсэн бэ гэвэл харин ч бурхан байгаа, шүүлт байгаа, там байгаа гэдгийг ойлгох нь бид нар харин ч хүмүүст буруу зүйл тэ одоо хүчирхийллийг хөхүүлэн дэмжихгүй байх нөхцөл байгаа байхгүй гэж харж байна л да. Нэг талаар бол яг бурхан шудраг гэдэг нь бас нэг төрлийн сайн зүйл байгаа дээ шүү дээ. Шудраг бус гэх юм бол харин ч яг би нөгөө нэг эсрэг талд нь байх юм бол би бүр амар хохирно гэсэн үг шүү дээ. Шудраг бусаар тий. Одоо монголчууд бид нар ярьдаг үстэй. За үннээрээ бол өхөр тэргээр туулааг үүснэ гэдэг. За яг нийгмийг харах нь тэгээд байна үгүй юу? Бараг худал яриад байгаа, худлаа хэлээд байгаа, хулгай хийгээд байгаа нөхдөөч сайхан амьдардаг байгаа юм шүү. Тэгээ Библиэлд хүртэл хуучин гэрээ тим дуул, тим нэг хэсэг байгаа. Би ингээд хүмүүсийг харсан чинь тэд нар ингээд хожоод байгаа юм биш үү? Сайхан амьдраад байгаа юм шүү, болоод байгаа юм биш үү? Тэгээд бараг тий би яаж амьдраад байгаа гэмээр. Тэгтээ эсэх хугацааны дараа би эдгээр хүмүүсийн төгсгөлийг харлаа. Бурхан эдгээр хүмүүст оногдох ёстойг нь өгөх юм байна. Харин би Бурханы хүмүүстэй зөвхт хүмүүсийн газар дээр уушлагдсан, өршөөгдсөн, цагаагдсан хүмүүсийн дунд би танд талархал хүндэтгэлийг өргөнө гэсэн тийм хэсэг байна. Тэр өөрөлдвөл энэ маань бас тайтгарлаа. Нийгэм шудраг бус байдал зөндөл байгаа шин. Тэгэхээр одоо Монголч гэсэн за дахиад хэлье. Одоо буддизмын онол сургаалч бол бид нар одоо юу гэдэг гэгэрх шүү дээ тийм үү? Гэгэрнэ гэдэг чинь хин гэгэрх гэдэг байгаа биел гэгэрх гэдэг байгаа шүү. Гэтэл Библи би гэгэрх, би аврагдах гэдэг ойлголтын цаан чинь шудраг бурхны шүүлт, там боддоор байна гэж. Энэ маань бидэнд эмээлтийг үүсгэх шүү дээ. Би дур зоргороо юмаа хийгээд, гэм нүгэл хийгээд, шудраг бус зүйл хийгээд тэгээд бурхан нүд ирмээд зүгээр болох тухай
тийм ойлголт биш байхгүй юу? Бурхан байдгийн бол, там гэж байдгийн бол би тийшээ явмааргүй ш. Би хувиа хичээгээд тэр нарциссист зөвхөн өөрийгөө бодоод мөнгө төгрөгийн төлөө хүмүүсийг ашиглаад хүмүүсийг дээрэмдээд шудраг бусаар хазмаар өнөөдөр нийгэмд амар их байгаа ш. Яагаад энэ хүмүүс ингэж байгаа? Магадгүй цаана бурхан гэдэг ойлголт байхгүй байгаа учраас. Тэр там гэдэг ойлголт байхгүй учраас. Имэйлт байхгүй ш. Бас нэг бодлын ашигтай л юу байна л та. Гэхдээ нэг бодлын жоохон ер нь бол хүмүүс мэдэх юм бол их л ашигтай зөв рүү чиглэх зүйл байна л та, тийм ээ. Тасаа хэллээ л дээ, хүмүүс ингээ ойлгочих юм бол яах вэ гэж. Зүгээр хүмүүсийн талаар бодоод үзэхэд хэрвээ хүмүүс өнөөдөр ойлгох юм бол нэг талаар айгүй том асуудалд орлоо гэсэн үг шүү дээ. Нөгөө талаар магадгүй тайтгарл байж болох юм. Намайг хайрладаг бурхан байгаа юм байна гэж. Нөгөө талдаа яг тэр асуудалтай байна гэдэг өнцгөөс нь бодоод үзэх юм бол түрүүн бас хэлсэн та энэ хүн болгонд зориулагдсан гэж. Тэгэхээр эндээс нөгөө одоо зүгээр гарах хүн байхгүй гэж. Тэгэхээр хүн болгоны хувьд өнөөдөр айгүй том асуудалтай байх боломжтой байгаад байна шүү дээ. Сериуснд одоо манай нэвтрүүлгийг сонсож байгаа хинч байсан гэсэн те ойн яг надтай хамаагүй ярьж гин гэж хэлж чадахгүй болоод шүү дээ. Тэр яг энэ хүн бол ер нь бол өнөө. Энэ бол сериусны зүйл, энэ бол тоглоом биш. Би энэ нэвтрүүлгийг үзэж байгаа хүн энэ тамийн талаар үзэж байгаа хүн, сонсож байгаа хүн танаас би гуйж байна. Та бодож үзээрэй, тунгааж үзээрэй. Үнэхээр амьд бурхан байдаг юм бол тэр бурхан тэгээ шудраг бурхан юм бол тэгээд тэр там гэж байдаг юм бол тэгээд там руу тэр шудраг бурхан бидний хүслийн эсрэг биш. Бид өөрсдийнхөө бурханыг ницаасны үр дүнд очиж байгаа тэр газар байдаг юм бол харин тэр бурхан бидэнд үүнээс гарах арга зам тэр авралыг санал болгоод байхад та анхаарал өгч сонсохгүй гэж үү, ирж хайж судлахгүй гэж үү. Энэ бол хүн болгоны бодох асуудал гэж би харж байгаа. За баярлалаа. Тэгэхээр төгсгөлийн асуултаа танаас асууя л да. Энэ маань болохоор яг бурхны талаас гэхээс илүүтэй хүмүүсийн оролцоо ямар нэгэн байдлаар буруугаар иргэсэн байх боломжтой юу гэдэг асуулт юм байна. За энэ юу гэсэн үг вэ гэх юм бол асуудал зохиогоод тэрэндээ зориулсан юм шийдлийг зараа гэсэн нэг сайхан маркетингийн үг вэ шүү дээ. За маркетинг гэж байх одоо бизнесийн нэг ойлголт байна. Тэ асуудал байх юм бол шийдэл хэрэгтэй. Хэрвээ асуудал байхгүй бол шийдэл байхгүй. Яг түнчлэн. Өнөөдөр таны гим нүгэлт шийтгэл байна, там байна гэдг нь та Христэд итгэх хэрэгтэй гэсэн шалтгаан байна. Яг тэр өнцгөөс чуулганууд жишээ нь ингээ маркетингаа хийгээд хүмүүсийг цуглуулах нэг тийм үйл ажиллагаа явуулах боломжтой юу? Тэг яг одоо нэг бодлын бид нар одоо юу гэдэг Христийн авралын сайн мэдээг бүрэн дүрэн ойлгоогүй хөөсөө болж Есүст итгээд их юм бол харагдана, тамаас ангижирна. Христэд итгэнэ гэдэг нь нэг деваачнд очих тасалбар мэт. Бид нар хандаж, ярьж, ойлгож тэгж амьдарч юм л та. Гэтэл энэ маань дан ганц тийм биш. Энэс гүнзгий ойлголтын тухай ярьж байгаа. Аврал гэдэг бол бурхныг тань, мөнх ам гэдэг бол бурхныг таньж мэдэх тухай ярьж байгаа. Түр ярьсан бид нар тэр бурхантай дотн харилцаатай байсан тэрэндээ эргэж ирэх тухай ярьж байгаа. Бурхныг таньж мэдэх тухай ярьж байгаа. Дээрээс нь бид нар би аврагдсан бол зүгээр Есүст итгээд нэг итгэсэн гэж хэлээд би тасалбар авцсан бол тэгээ цаашаа яах гэдэг асуудал гарч ирнэ. Гэтэл үнэхээр энэ итгэл гэдэг чинь бас тархины зүйл биш, зүрх сэтгэлийн чин үн сэтгэлийн тухай Библи заадаг. Тэгэхээр жинхэнэ итгэсэн хүн бол үүндээс үйлдэл байна. Хариу үйлдэл байна. Тэгэхээр хэрвээ би үнэхээр там гэж байгаад Бурхан надад тамаас аврагдах үг таалга боломжийг олгоод би үүнд үнэхээр итгэж байгаа бол надад талархал миний зүрхсэлд оршно гэсэн. Тэгэд үнэхээр миний дотор тэр нөгөө Бурханы хайрын түрүү ярьсан те асгагдаад, цутгагдаад би Бурханыг таньж мэдчихэж байгаа бол би үүнийхээ дагуу амьдрна гэсэн. Дээрээс нь Библиэлд бид нар Бурхан бүтээл нь бүтээгчгээ таньж мэдснээр энэхүү харилцаагаар дамжуулж би амьдралаа утга учирыг би юу хийх ёстой юм бэ? Яагаад би Монгол хүн байгаа юм бэ? Яагаад би энэ газар аршин байна? Яагаад одоо байгаа юм? Энэ бүх зүйлийнхээ хариуг бас бид нар Бурханы тусламжтайгаар, үгийн тусламжтайгаар, сүм чуулганы тусламжтайгаар бид нар олж мэдээд утга учиртай өрнөлтөй амьдрах тухай Библи заадаг. Тэгэхээр зүгээр нэг тасалбарын тухай бас ярьдаг. Зүгээр тамаас ангижрах тухай ярьдаг. Энэ маань жоохон хоосон итгэл болно гэсэн. Хэрэг тэгж байгаа бол. Миний нэг айдас бол бас олон хүмүүс тэгж итгэдэг баг. Зарим хүмүүстэй ярихаар сүмд явж исэн Есүс чинь их тус улаагүй хэрэггүй юм байлээ. Эсвэл зарим нэг олонний танил нөхдүүд Есүст итгэсэн гээл телевизээр гарч итэл гэсэн хугацааны дараа хэдэн жилийн дараа бараг л ницааж байгаа тийм зүйлүүдийг би харж ирсэн.
Тэгээ би заримдаа боддог яагаад энэ зүйл болчих вэ? Тэгээ магадгүй бид нэр ойлгоогүй юм болов. Зүгээр нэг тасалбар мэтээр харсан болов. Тэ? Яг жинхэнэ тэр бурхны хайрыг таньж мэдэх тэгээд тэр итгэл гэдэг зүйл бидний дотор байгаагүй мө гэдэг олон зүйл байна л да. Тэгээ энэ бүх процесс нь зүгээр явж байгаа нөхцөлд болохоор тэндээс ингээд хин нэг ашиг олох боломж хэрвээ ирнэ. Ашиг болно гэдэг нь үгүй. Одоо яг хөтэй би нөгөө сүм чуулганууд жишээ нь энэ үзлэр дамжуулан нэг тиймэрхүү асуудал гаргаж ирээд шийдэл сануулгаад хүмүүсийг цуглуулах. За тэгээ олон хүмүүс цуглуулна гэдэг нэг талаараа бас хүч байх боломжтой юу те. Үзэл санаанд нь нөлөөлөх ч юм уу эсвэл мөнгө цуглуулах ч юм уу янз бүрийн байж болно шүү дээ. Тийм байх боломжтой үйл гэж асуулна л та. Зөв баярлалаа. Тий. Тэгээ ер нь итгэл гэдэг бол зүрхний итгэл гэж Библиэлд дөрөв би хэлсэн дээ. Библиэлд итгэл гэдэг бол зүгээр нэг тархины би итгэж гин гэдэг зүйл биш. Хүн зүрхэндээ итгэх тухай ярьж байгаа. Тэгэхээр өөрөөр хуурамч биш жинхэнэ зүйлийн тухай ярьж байгаа. Тэгээ жинхэнэ зүйлийг бид нар механикаар бий болох боломжгүй л дээ. За нэг манай сүм олон хүнтэй болъё, манай чулуу олон хүнтэй болъё гэж зөвхөн олон хүнтэй болгоод олон хүмүүс нь одоо өргөл харны нэг өгдөгснүүд инээ сууж баян тансаг болъё гэдэг ч юм уу тийх боломжгүй л дээ. Миний харж байгаагаар энэ бол зүрх сэтгэлд нь тэ жинхэнэ итгэж ийж үнд авралыг авж байгаа өмнөхөө дагуу амьдарч байгаа энэ үеийн хувьцыг бол миний хувьд бол чухал тарж байгаа. Тэгэхээр бол би бол одоо юу гэдэг би нэг механикаар бий болгож чадахгүй л гэж хэлэх гээд байна л. Тэгэхээр та бол Христийн чуулганы пастор хүн тийм. Та энийг хийж байгаа таны зорилго юу вэ? Тэгэхээр одоо бид нэр Христэд итгэгчнэр бид нар дуудлага гэдэг нэг зүйлийг ярьдаг. Тэр маань юу вэ гэхээр одоо Бурханаас одоо миний амьдралын зорилго, миний амьдралдаа хийх ёстой зүйл, одоо эцэгхийн генээр дамжуулаад миний амьдралын туршлага, боловсрол олж мэдсэн бүх зүйлээ дамжуулаад нэг тэр хүний нэг эрхэм зорилго, амьдралын утга учир гэдэг зүйл байна шүү дээ. Тэгээ миний хувьд бол одоо энэхүү пастор гэж одоо номлодог, бусдад одоо хончилдог, тэ бусдад бурхны үгийг номлодог, заадаг. Энэ маань одоо миний нэг амьдралын нэг дуудлага хэсэг юм байна гэж ойлгож, итгэж үнэмшиж хүлээж авсан учраас одоо энэ зүйлийг хийж байгаа. Тэгэхээр хүмүүс Христэд итгэх юм бол та баярлах уу? Баярлна. Тэр хүмүүс чинь танаар дамжаагүй. Зүгээр өөр газар Христэд итгэвэл энэ танд ямар ч асуудалгүй. Ямар ч асуудал байхгүй. Жишээ нь та одоо чуулганы пастор хэлээ. Одоо танай чуулганы хувьд ингээд 6 хүнтэй ч юм уу те. Ингээд байгаад илээ гэж бодъё л та. Тэгэхээр ингээд яг та хэдээс ингээд холуур ч юм уу те. Танд ерөөсөө ямар ч одоо зүгээр муухагаар хэлгээд ямар ч ашиг өгөхгүйгээр хүмүүс Христэд итгэхэд та бас баярлах уу? Баярлалаа. Энэ тэгэхээр миний тухайн асуудал биш. Энэ бурхны авралыг олж аваад бурхантай холбогдох тухайн асуудал. Тэгээд бурхны хайр бол түрүү хэлсэн нөгөө хүндээ хамгийн сайныг хүсэж байгаа. Тэгэхээр хэн нэгэн хүн Христэд итгээд аврагдаад гэв нүглөө уучлагдаад амьдралынхаа утга учирыг олж аваад бурхантай хамт алхаж байгаа бол би баярлалаа. За баярлалаа. Сонсогч танд итгэмээргүй гэхдээ подкастын шинэ дугаар хүрлээ. Өнөөдөр бид нар бурхан бидэнд хайртай гэж ярьдаг хэрнээ там тайна гэдэг энэ одоо итгэмээргүй юм биш үү? Гэхдээ үнэн үү гэсэн асуултыг үнний үг Христийн чуулганы пастор Ноёнчин зэрэгс асуулаа. За тэгээ энэ үнэн үү гэдэг талаар түүний хариулсан хариултаар дамжуулаад та бүхэн маань өөрсдийнхөө дүгнэлтийг гаргана үзье. Дараагийн дугаараар иргэ уулзтлаа. Түр баяртай.